Монголын нууц товчооны 179-р зүйлд бол гурван голын ихэнд хэнэгч бүү буулга гэсэн ийм Чингис хааны зарилгатай. Энэ ямар учиртай юм бэ гэхээр одоо яг Бухан халдун архиныхаа тэр эргэн тойрон орчны гурван голынхаа одоо ихийг хамгаалж байгаа агуулга. Ус мөрний дахих явдал бол шүтгэл бишрэх явдал бол уул тэр дахихтаас дутуугүй ирхэн байсан. Байгаль хамгаалах уламжлал болоод хүндэтгэх, шүтэх энэ бүхэн бол үндсэндээ нэг агуулга цогцоороо багтаж яваад байна гэдэг бол энэ одоо Монголын нууц товчооны 179-р одоо зүйл дээр их тодорхой гарч байх жишээтэй. 12 хөх нуурыг дахин 3 жилийн дотор 9 сангийн далайг дахин сан тавьж дахидаг учраас нууруудын юунд дандаа сан толгой гэдэг тэр дахидаг газар нь харин тодорхой үлдэж хадгалагдчихад байна. Ус гэдэг нь усанд байдаг юм аа. Савдаг гэдэг нь бол газарт уул хангайд байдаг юм аа. Дайдаг таглаг гэж нэртэй байна уу, дархан цаас гэж нэртэй байна уу? Тэр нь хамаагүй ер нь бид нар энэ тусгай хамгаалтаач гэдэг юм уу ямар ч үсэнд энэ гол усан даваад бол хадахгүй байх, онгон багшин байдлыг хадгалах, унган төрхийн айлуулах одоо удаан хугацаанд хадгалах ийм шаардлага бол байна. Миний одоо цэнхэр дэлхий энэ одоо үзэсгэлэнтэй цэнхэр гариг чинь бүхэлдээ одоо хайрлж хамгаалж бид нар нэг хэсэг юм шүү дээ гэдгийг л энэ тэндээ Батшингээс ялангуяа энэ тэнгэр шидлэг гэдэг байна.